талархан залбирч байна. Аамен. Өнөөдөр дуулал номын 105 нэгээс эхлээд 15 хүртэл уншицгаая. Дуулал номын 105-ын 1-ээс 15. Аяа эзэнд талархлыг өргөе. Алдар нэрийг нь дуудан ард түмний дунд үйлсийг нь мэдүүлэх түн. Түүнд дуулж, түүнд магтуу дууг дуулгатан, түүний бүх гайхамшгүүдийг ярихтан, түүний ариун нэрэнд алдар байг. Эзнийг эрэлхийлэгчийн зүрх баясах болтугай. Эзнийг тэгээд түүний хүч чадлыг эрэлхийлэгтэн, түүний нүүр царайг үргэлж хайхтан, эзний үйлдсэн гайхамшигт үйлсийг, түүний тэмдгүүд болон түүний амнаас гарах шүүлтүүдийг санагтан, түүний зарц Авраамийн үр удам, түүний сонгосон хүмүүс Яаковын хөвгүүдээ, тэр бидний бурхан эзэн, түүний шүүлтүүд бүх дэлхийд байна. Мянган үеийнхэнд тушаасан үг гэрээгээ тэрээр мөнхөс ахидаг. Авраамтай тогтоосон гэрээ, Исаакт өгсөн амлалт, Яаковт зарлиг Израильд мөнхийн гэрээ болгон баталсан юм а. Ингэхдээ би та нарт Ханаан нутгийг өв залгамжлыг чинь хувь болгон өгнө гэж айлдсан билээ. Тэгэхэд тэд тоогоороо цөөн дорой бөгөөд тэнд хайр хүмүүс байсан. Тэднийг үндэснээс нөгөө үндэстэн рүү, нэг хаанчлалаас нөгөө ард түмэн рүү тэнэвчилсэн. Түүнийг дарлахыг тэрээр хинт ч зөвшөөрсөн. Тэдний төлөө хаадыг зэмлсэн. Миний тослогдсон хүмүүст бүх хүр иш үзүүлэгчд минь хор хөнөөл бүү учруул гэсэн. Аамен. Дуулал 105-ын 1-ээс 15. Дуулал номын 105-ын 1-ээс 15 хүртэл сая уншлаа. Тэр гайхамшигтай үг байна. Дуулал номыг харах юм бол Израилийн түүхийг бол нэгэнгүй бичээд тэгээд үгийг бол энэ дээр дуулал номоор дамжуулан харуулж өгсөн. Дуулал номыг 5 бүлэг туваан 4 дахь бүлгийн номдоос эхлээд бол үргэлж дуулал ном явах тусам хуучин гэрээг бол энэ дээр тусган харуулж, Израилийн түүхийг бичин харуулж, тэгээд энэ тал дээр бол онцгойлон тэмдэглэсэн сургаал. Энэ бол үнэхээр магтаал болох уу гэмээр боловч энэ бол үнэхээр сургаал болж хүмүүст заасан. Сүүлдээ бол энийг мэдээж хүмүүс магтаал болгон магтсан байх. Тэгэхээр энэ сургаалыг үргэлж суран авч явж тэр шалтгаан нь юу вэ гэхээр магтаал дуу болгон сольж энийг бол санахад амархан учраас дуу болгон магтаж байсан. Энэ магтаал болвол сургаал байсан. Бурхан яаж Израилийн ард түмнийг удирдах байсан 15-ыг харах юм бол эзэн тослогдсон хүмүүст бүү хүр иш үзүүлэгчд минь хор хөнөөл бүү учруулаа гэсэн. Тэгэхээр энэ үгийг бид нар харах юм бол иш үзүүлэгч гэсэн үг. Энэ өгүүлбэрийг харах юм бол Авраам, Исаак, Яаков, дараа нь бол Йосефийн талаар бас үгийг энэ дэр бичсэн байдаг. Тэр хуучин гэрээн дээр байгаа бүхий л хүмүүс бол бүгд иш үзүүлэгч нар. Адам иш үзүүлэгч. Тэр бүхий л хуучин гэрээн дээр байсан хүмүүс Иесус Христийн талаарх иш үзүүлж байсан учраас тэгэхээр энэ иш үзүүлэгч хэр чинь одоо бол энэ цаг үед ийм юм болно гэж хэлхийг бол хэлээд байгаа юм биш. Хуучин гэрээн дээр иш үзүүлэгч нар гэдэг маань маш олон үгийг хэлж байсан. Дараа нь ирэх Иесус Христийн талаарх иш үзүүлгийн үгийг хэлж байсан учраас иш үзүүлэгчээ гэж хэлж байна. Тэгэхээр энэ дэрэнд маш чухал үг гарч байна шүү дээ. Миний тослогдсон хүмүүст бүү хүрээ. Иш үзүүлэгчд минь хор хөнөөл бүү учруул. Тэгэхээр эзэн ингэж үгээ өгөөд
Энэ бол Бурхны зүрх сэтгэл. Бурхны хэрэгжилж байгаа хүмүүсийг бол Бурхан хамгаалнаа. Амен. Тэгэхээр энэ үг 14-ийг харах юм бол Дуулал номын 105:14 тэднийг дарлахыг тэрээр хинт ч үл зөвшөөрч тэдний төлөө хаадыг зэмсэн. Амен. Бурхан бол Бурханд хэрэглэгдэж байгаа тэр хүмүүс Бурханд хэрэглэгдэнэ гэдэг мэн Бурханы тослогдсон хүмүүсийг хэлж байна. Тослогдсон хүмүүс гэдэг мэн зориг байгаа. Ямар нэгэн зүгээр тослогоо хийгээл тэгэл нэг чи юм хий гэж хэлэх биш. Харин тослсон хүний хувьд Бурхан хэрэгжилж байгаа учраас одоо миний тослогдсон хүмүүс тэгэхээр тэр тослогдсон гэдэг үг маань бол Христ гэсэн үг. Амен. Амен. Тослогдсон гэдэг нь Христ гэсэн утгатай үг. Тэр утга бол Христ гэдэг нь бол эзэн гэсэн Месиа. Месиа гэдэг нь эзэн гэсэн утгатай. Харин Христ гэдэг нь тослогдсон нэгэн. Миний тослогдсон хүмүүст миний тослогдсон хүмүүст шүүсүүлэгчд минь хор хөнөөл бүү учруулаа гэж Дуулал 105:15 дээр хэлсэн. Тэгэхээр Бурхны өмнө бид нар үнэхээр хэрэглэгдэх юм бол ямар ч асуудал байхгүй. Тэгэл ерөөсөө сорилтж байхгүй. Тэгэл бүхий зүйлүүд үнэхээр сайхан тайлагдж явах нэ. Тийм зүйлүүд байх нь байна. Гэхдээ Бурхны өмнө хэрэглэгдэж байгаа хүмүүс гэдэг нь үргэлж бид нар Есүс Христтэй дотор бид нар хавчигдана, зовлон асуудал ирнэ. Бурхны өмнө дуулууртай байна гэдэг нь үхэл хүртэл дуулууртай байх тэр нөхцөл байдалд бол асуудал зовлон ирнэ. Гэхдээ эндээс тослогдсон гэхээр энийг бол бид нар хэдэн өнцгөөс харж болох боломжтой. Нэгт нь тэр тослогдсон хүмүүс гэдэг нь Бурхны дотор алсын хараа зоригтой хүмүүс. Хоёрт нь тослогоо авсан хүмүүс гэдэг нь Бурханд хэрэглэгдэж байгаа хүмүүс. Бурхан хэрэгжилж байгаа учраас Бурхны зориг байж, Бурхны төлөвлөгөө байна. Бурханд хэрэглэгдэнэ. Бурханы доор хэрэглэгдэж байгаа тэр нэгнийг бол тослогдсон нэгнийг заавал хэрэгжилж байна шүү дээ. Тэгэхээр бид нар энийг харахтаа хувь хүн болгон Бурханы өмнө үнэхээр хэрэглэгдэх тэр хүмүүс болох хэрэгтэй. Бид нар эндээс татгалзаж болохгүй. Хуучин гэрээний номыг харах юм бол энд бол сорилт байна. Сорилтын тэр цаг хугацаа гэж байна. Чи үнэхээр надад дуулууртай байх уу? Миний өмнө ирээд надад хэрэглэгдэхийг хүсэж байна уу? Дуулууртай байх уу? Хэрвээ дуулуургүй байх юм бол Бурхан өөр хүнийг хэрэглэнэ. Харин Бурханы өмнө би Бурханд хэрэглэхийг хүсэж байна. Бурханы боол болохыг хүсэж байна гэсэн хүмүүсийг Бурхан болвол тослон төвднэрийг бол хэрэглэнэ. Амен. Тэнд хэрэглэгдэж байгаа хүмүүс гэдгийг маань хүмүүстээр бол Бурхан гайхамшигтайгаар онцгойгоор ажиллаж хамгаалж сүүлд нь болохоор Бурхан үргэлж бол хамгаалж Бурхан удирднаа. Тэд зарилгуудыг сахиулж хуйлуудаа 19-ийг харах юм бол түүний үгс биелэгдэх хүртэл тийм байсан. Эзний үг түүнийг шалгасан гэдэг нь Йосефийн талаар хэлсэн үг байна. Бурханы үг, Бурхан дуудан, Бурхан тослон хэрэглэхийг хүсэж байна. Тэгэхээр тест сорилтонд бол тэнцэх хэрэгтэй. Тэгээд Бурханы үгээр түүнийг бол сориход тэр үнэхээр дуулууртай байсан уу? Йосефийн хувьд ч гэсэн би эцсийн хүртэл дуулууртай бай. Зөвхөн Бурханыг л харъя. Үнэхээр тэр олон янзын сорилтыг бол ялан гарч эцсийн хүртэл явсан нэгэн бол тослогоо авч Бурханы өмнө хэрэглэгдсэн хүмүүсийг бол Бурхан хэрэглэж байгаа тэр хүмүүсийг бол Бурхан гайхамшигтайгаар хамгаална. Бурханы хүч чадлыг бол өгнөө. Энэ болохоор тослогдсон хүмүүс гэдэг маань
За тэгээд энэ болохоор амархан зүгээр нэг тос асчраал асгачаал чи бол одоо тийм үүрэгтэй ийм үүрэгтэй боллоо, пастор боллоо, ахлагч боллоо. Тэгээ би ийм үүрэгтэй болсноор баяр хөөртэй байна гэж бол энийг хэлээд байгаа юм биш. Тослогоо гэдэг мэн маш их агуу байр суурь бөгөөд маш их алсын хараа, том алсын хараа, маш их том үүрэг хариуцлага Бурхан би өөрийнхөө төлөвлөгөөнд дотор чамайг хамгаалъя гэсэн тэр том төлөвлөгөөнд дотор орж ирж байгаа хүмүүс байна шүү дээ. Аамен, аамен. Тэгэхээр зарим хүмүүс болохоор тэр тослогоо ихэр пастор тослогдсон гэж хараад байдаг. Энэ тослогоо гэдэг мэн хинч тослогоо авах боломжтой. Аамен. Тослогоо авна гэдэг нь ямар утгатай үг вэ? Хуучин гэрээн дээр тослогоо авна гэж хэлэхэд харин шинэ гэрээн дээр ариун сүнсээр дүүрэн байгааг хэлж байна шүү дээ. Хуучин гэрээн дээр тослогоо гэж ярих юм бол шинэ гэрээн дээр ариун сүнсээр дүүрэн байгаа хүмүүсийг хэлж байна. За миний хувьд Америкт сурсан учраас зарим сүм чуулганууд сонирхолтой нь бүр тос авцраад бүр дээрээс насгаад байдаг. Тэгээд гар тавьж зайлбарахад тэр бол биш ээ. Урд нь хуучин гэрээн дээр тэр тосыг толгой дээр насгаж байсан бол шинэ гэрээн дээр одоо тэгж тос асгах хэрэг байхгүй. Тэгээд тэр тосыг болвол зутхна гэдэг нь ариун сүнсийг авахыг хэлнэ. Ариун сүнсний хүч чадал. Тэгэхээр тэр тослогооны тэр утга учир гэж байна. Бүгд тэрэ харцгаая. Лук номын 4:18. Лук номын 4:18. Над дээр эзний сүнс байна. Учир нь ядуust сайн мэдээг хүргэхийн тулд намайг эзэн тосолсон юм. Тэр намайг илгээсэн ослогсод эрх чөлөөг тунхаглах, сохруудад хараа оруулах, дарамтад байгстыг чөлөөлөхийн сацуу. Амен. Лук номын 4:18. 주의 성령이 내게 임하셨으니 이는 가난한 자에게 복음을 전하게 하시려고 내게 기름을 부으시고 나를 보내사 포로된 자에게 자유를, 눈먼 자에게 다시 보게 함을 전파하며 눌린 자를 자유케 하고. 아멘. гайхамшигтай. За энийг харах юм бол над дээр эзний сүнс байна. Учир нь ядуу сайн мэдээг хүргэхийн тулд тэр намайг эзэн тосолсон юм. Сайн мэдээг дамжуулахыг хэлж байна. Тэгээд хүлээтэй хүмүүсийг чөлөөлж, өвчтэй хүмүүсийг эдгээж. Тэгэхээр энэ бол сохруудад хараа оруулнаа гэдэг маань тослогыг хэлж байна. Үлс номын 10. Гайхамшигтай үг байна. Үлс номын 10:38. Эзэн бурхан эрхэн Назарын Есүсийг ариун сүнсөө хүч чадлаар тоссон ихэд диавол дарлагдсан бүгдийг эдгэн сайныг үлдэн явсан тухай юм. Учир нь бурхан түүнтэй хамт байсан юм. Аамен. Үлс номын 10:38. Хакмосе пастрын их дуртай ажил. Аамен. Бурхан Назарын Есүсийг ариун сүнсөө хүч чадлаар тослон гэдэг маань шинэ гэрээний номыг харах юм бол тослогоо авсан гэдэг маань ноёнтыг англи хэл дээр ариун сүнс болон хүч чадлаар дүүрэн байна гэдгийг хэлж байна. Тослогоо гэдэг нь ариун сүнс болон хүч чадлыг яагаад биднэрт өгч байна вэ гэхээр зүгээр сайхан тийм баяр хөөртэй бай гэж бол өгöd байгаа юм биш ээ. Ариун сүнсийг хүлээн авна гэдэг нь ариун сүнсийг авч та нар хүч чадлыг авч гэрчлээ гэж Үлс номын 1:8 дээр бас хэлсэн шүү дээ. Тэгэхээр би үнэхээр энэ алсын хараа зоригтой байгаа учраас би алсын хараатай Бурхны өмнө хэрэглэгдэхийн тулд би туслахаа авсан гэдэг мэн итгэгч байна уу? Эзний пастор хүн байна уу? Ариун сүнс болон хүч чадлаар тослогдсон Бурхны дотор алсын хараатай бай, сайн мэдээг дамжуулан Бурхны дотор бусдад туслана. Амен. Энэ үүрэг хариуцлагатай байх хэрэгтэй гэдгийг хэлж байна. Тэгэхээр бид нэр сүм чуулгандаа үйлчлэл хийхдээ үгийг дамжуулна уу? Үйлчлэнэ үү? Цэвэрлэгээ хийнэ үү? Энэ сүм чуулган дотор маш олон хийх үйлчлэх ажлууд байна. Энэ болгоныг хийхдээ бид нар ямар ч ажлыг хийсэн тэр тослогоог бид нар хүлээн авч Бурхны өмнө хэрэглэгдэх хэрэгтэй. Амен. Амен.
Тэгэхээр бид нар бол тослогоог авч алсын хараатай байж Бурхны өмнө хэрэглэгдэхэд Бурхан өнөөдөр энэ дуулал номын 105 бид нар дээр хэрэгжинэ. За тэгэхээр би тослогоо авах юм бол хинч надад хүрэхгүй гэж зарим хүмүүс бодоод байдаг. За миний иш үзүүлэгч нарыг бөө хорл хөнөө гэж хэлсэн. Муу сүнс надад хүрэхгүй гэж бол хэлээд байгаа үг биш. Тослогоо гэдэг маань үнэхээр алсын хараатай зоригтой Бурхны өмнө хэрэглэгдэж байгаа нэгэн түүний үгээр үгэн дотор үгийн замаар алхаж байгаа нэгэн. Аамен. Энэ үг би энэ үгэн дотор эцсийн хүртэл дуулууртай байя гэсэн шийдвэр гаргасан хүн миний хувьд бол хэцүү асуудал байж хавчигдж байсан ч гэсэн би эцсийн хүртэл эзний үгнээс зуурна гэж тэр сорилтыг даван гарсан хүмүүст Бурхны өмнө бол гайхамшигтай ариун сүнсээр дүүрэн байж хүч чадлаар бол Бурхны ажлыг хийх боломжтой болно. Амен. Бурханд бид нар үйлчлэнэ гэдэг мэн хийн дуртай нь хийдэг ажил бишээ. Тэглээгээд тэгвэл би бол хийхгүй гэж бас хэлж байгаа юм биш. Хийхийг хүсэж байгаа хүмүүс ариун сүнсээр дүүрэн байж хийх хэрэгтэй. Жохон ажлыг ч гэсэн ариун сүнсээр хийх юм бол сорилтонд орохгүй. Ариун сүнсээр дүүрэн байж чадахгүй. Энэ үгэн дотор дуулууртай байж чадахгүй. Зүгээр л Бурханд үйлчлээд цаг завтай учраас цагтай байх юм бол хийя. Цаг завтай бол хийя. Миний хувьд авьяас байх юм бол хийя. Боломж байх юм бол хийя. Үйлчилье. Үгүй тийм биш. Тослогоо бид нар авах хэрэгтэй. Ариун сүнсээр дүүрэн байх хэрэгтэй. Үгэн дотор дуулууртай байх хэрэгтэй. Эзний өмнө би жинхэнэ алсын хараатай зоригтой гэдгээ бол илчлэн гэрчлэх хэрэгтэй. Тийм хүмүүст л Бурхан хэрэглэхээс биш. Харин аль нэгэн хүн би цаг байна Бурханд үйлчлэх боломжтой гэж бол хэлээд байгаа юм биш. Харин тэгж үйлчилж байгаа сүлдээ сорилтонд орно. Харин өөр эсэргээр өөр замаар явж магадгүй. Тийм болохоор бид нар ариун сүнсээр дүүрэн байж тослогоо авсан хүмүүс байж ариун сүнсээр дүүрэн байсан хүний хувьд Бурханд үйлчлэнэ. Алсын хараатай зоригтой хүн байж Бурхан ингэж гайхамшигтай хэрэгжилж байгаа учраас энийг бид нар бол хийж үйлдэх хэрэгтэй. Тэгэхээр Назарын Есүсийг Бурхан эцсийн хүртэл хэрэгжилж эцсийн хүртэл хамгаалж өглөөс хүртэл түүнийг бол дахин өгсөн шүү дээ. Тэгэхээр бидний хувьд ч гэсэн мөн адилхан тэр гайхамшигтай өрөөл биднэр дээр мөн байна. Амен. Өнөөдөр ч гэсэн үнэхээр бид нар эзэн дотор бат итгэлтэй байж энэ тослогооны төлөө ариун сүнсээр дүүрэн байхын төлөө та бүгдийг залбирахыг хүсэж байна. Ариун сүнсээр дүүрэн байхын тулд тослогоо дүүрэн байхын тулд залбирахыг хүсэж байна. Хамтдаа эзний өмнө залбирцгаая. Тэнгэр дэх бидний эцэг минь таны нэр ариунаар дуурсдгаа. Таны хаанчлал ирдгвэ. Хүсэлтэн тэнгэрчгээ энэ газар дээр биелдгвэ. Бидний өдөр тутмын хөнсийг бидэндээ өнөөдөр өгөөч. Бид үрдэнгүүдээ уучлсны адил бидний өрийг уучлаач. Биднийг сорилтонд бууруулаач. Бузар муугаас гэтлхээж хаанчлал хүч чадал алдарсуу мөнхөд таны. Амен.